За та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргье. Төрийн албаны зөвлөлт зохион байгуулалт 7/4/10 захим сургалт эхэлж байна. За өмнөх хичээл дээр төрийн бүтээмж сэдвээр бидэнд сургалт явуулсан. Монголын бүтээмжийн төвийн дэд захирал Батбэлэг өнөөдөр чанарын менежментийн тогтолцоо сэдвээр сургалтыг хөтлөө явуулнаа. За ингээд Батбэлэг багшигаа өрье. За сайн байцгаана уу өглөөний мэнд. Тэгэхээр түрүүчийн хичээлээр бид нар төрийн байгууллагын бүтээмжийн талаар ярьсан. Тэгэхээр төрийн байгууллагын бүтээмжийг дэвшлүүлэх 3 чиглэлээр ийм сайжруулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэж бүгдээрээ ярьсан байгаа. Тийм ээ. Нэгд нь бол институцийн чадварыг бэхжүүлэх, дэвшлүүлэх. За хоёрдугаар чиглэлд болохоор байгууллагыг төгс төвлөршөлт хөтлөх, байгууллагын чадварыг дэвшлүүлэх. За гуравдугаарт нь болохоор хүний нөөцийн ур чадварыг дэвшлүүлэх гэсэн энэ 3 чиглэлээр төрийн байгууллагын бүтээмжийг дэвшлүүлэх хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлэх боломжтой гэж ярьсан. За тэгвэл өнөөдөр бид нар төрийн байгууллагын бүтээмжийг дэвшлүүлэх суурь арга хэрэгсэл буюу байгууллагын хувьд чадахжуулах, хүчирхэг болгох гол үндсэн арга хэрэгсэл болох чанарын менежментийн тогтолцооны талаар та бүхэнд танилцуулнаа. За тэгээ асуух зүйлээ чатаар асуугаа явуучаарай. За байгууллагт ажил яаж явагддаг вэ? Хүмүүсүүд яаж ажилдаг вэ байгууллагт? За тэгэхээр яг ингээд байгууллагын үйл ажиллагаа, процесс энэ бүх зүйлийг ингээд харах юм бол за байгууллагт ажиллаж байгаа хүмүүсүүдийн маань идэвхтэй үр дүнтэй ажиллаж байгаа хувь бол маш цөөхөн байдаг. За ихэнх хэсэг нь бол сул зогсох тийм ээ. Үр ашиггүй ажил хийх гэсэн ийм байдалтай байж байдаг. За энэ бүгд маань нөгөө байгууллагын үр ашиг, үр дүнтэй үйл ажиллагаа явуулахад нөлөөлж байдаг. За тэгвэл манай төрийн байгууллагын, манай төрийн захиргааны байгууллагт маань хэдэн орон тоотой, хэдэн хүн ажиллаж байна. За энэ хүн болгон маань өгөгдсөн чиг үүргийнхаа хүрээнд өөрийн хэрэгжүүлэх процесс, үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлж чадаж байна уу гэдэг дээр бид нар дүн шинжилгээ хийх, үнэлгээ хийх, за түүн дээрээ сайжруулах энэ боломжийг бид нэр цогцоор нь удирдах явуулах боломжийг ISO чанарын менежментийн тогтолцоо маань өгдөг байх нэ. За тэгэхээр энэ чанарын менежментийн тогтолцоо гэдэг маань байгууллагын бүтээмжийг дэвшлүүлэх, байгууллагыг хүчирхэгжүүлэх, төрөний ярьсан нэгэн өртгийг бий болгох тэр үйл ажиллагааг үр дүнтэй удирдахад бол яг гол чиглүүлэг болдог ийм олон улсын баримт жижиг байх нэ. Тэгэхээр энэ баримт жижигийг улс орныхоо эдийн засгийг дэвшлүүлэхийн тулд энэ улс орнууд бол маш үр дүнтэй хэрэгжүүлж ингэж явдаг. Тэгэхээр энэ хэрэгжүүлсэн газруудын тоог харах юм бол за хамгийн ихэнд бол Хятад улс байх жишээтэй тийм ээ. Хятад улс бол маш олон ийм олон улсын худалдаа, импорт, экспортын үйл ажиллагаа явуулдаг. Энтэйгээ холбоотой бүтээгдэхүүнээ дагаад энэ чанарын менежмент буюу чанарыг удирдах шаардлага үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагууд нь байнга гарч байдаг учраас энэ дээр бол их анхаарч хэрэгжүүлдэг байх нэ. За тэгэхээр төрийн байгууллагад чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлсэн хамгийн сайн туршлага бол Шинэ Зеланд, Австрали, Канада зэрэг улсууд бол чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлдэг. Азийн улс орнуудаас бол Азийн бүтээмжийн байгууллагын гишүүн орон Филиппин улсын бүх төрийн байгууллага, төрийн үйлчилгээний байгууллага, төрийн захиргааны байгууллага бүгд бол энэ чанарын менежментийн тогтолцоог заавал хэрэгжүүлдэг ийм байх ёстой. За энэ нэгээрээ бол жил болгон хамгийн шилдэг удирдлагын тогтолцоотой төрийн байгууллагуудаа шалгаруулдаг. За мөн үр дүнтэй хэрэгжүүлж чадахгүй байгаа газрууд дээр техникийн туслалцаа үзүүлэх зэрэгээр энэ бүх байгууллагууд дээр чанарын менежментийн тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэхэд бол зорж ажилладаг. За энэ утгаараа бол мөн Филиппин улс Азийн бүтээмжийн байгууллагын, төрийн байгууллагын төгөлдрөшлийн төвөө Азийн улс орнуудад төрийн байгууллагын бүтээмжийн энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэвэл Филиппиний туршлагаас бас суралцаж хэрэгжүүлэх боломжтой гэж ингэж хүлээн зөвшөөрсөн байдаг.
За яагаад бид нар чанарыг удирдах ёстой юм? Яагаад чанарын менежментийн тогтолцоог бид нар хэрэгжүүлэх ёстой юм бэ гэж байна тийм ээ. Тэгэхээр энэ чанарын үйл тохирол буюу чанартай холбоотой байгууллагын үйл ажиллагаа, үр ашигыг болвол үр ашигт одоо сөргөөр нөлөөлж идэг маш олон асуудлууд байдаг. За тэгэхээр бид нар бол энэ байгууллага дээр гарч байгаа үр ашигт нөлөөлж байгаа ил асуудлуудыг бол бид нар хардаг. Хэрэглэгчид одоо хүргэх үйлчилгээ маань өртөг өндөртэй бол хэрэглэгчид одоо хүргэж байгаа үйлчилгээ маань маш их хугацаа шаарддаг, маш олон дамжлагыг одоо дамждаг. За цаашлаад энэ үйлчилгээ маань үр дүндээ хүрч чадахгүй байх, дараагийн шатны одоо маргаан ийм зүйл рүү одоо шилжих гэх мэтлэнгийн ийм маш олон асуудлууд байдаг. За далд асуудлууд буюу нөгөө сул зогсолт, ажлын давхцал, за ажил үргийн хуваар одоо зөв хийгдээгүй байх, за мөн одоо хүмүүсүүд өвдөх, за процесс маань одоо зөв зохион байгуулалтаа явагдахгүй байх зэрэг одоо эрчим хүчний хаягдал, материалын хаягдал гэх мэтлэнгийн ийм асуудлууд бол их одоо чанарт нөлөөлж идэг. Энэ асуудлууд бол нүдээс далд байдаг. Тэгэхээр бид нар энэ чанарыг чанартай холбоотой зардал үүсэж байгаа тийм ээ, чанартай холбоотой тэр өвдөг нэмэгдэж байгаа энэ бүгдээр бид нар зөв зохистой удирдахын тулд бид нар чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх шаардлагатай болдог байна. За үүний тулд манай байгууллагад одоо чанарыг бид нар хэр удирдах байна, чанартай холбоотой ямар өртөг зардлууд гарч байна вэ гэдгийг бид нар тодорхойлж мэдэх хэрэгтэй байх нэ. За тэгэхээр бид нар энэ чанарын өртөг гэдэг энэ асуудлыг чанарын менежментийн тогтолцооны талаар ярихаас өмнө одоо заавал одоо мэдэх шаардлагатай байдаг. За чанарын өртөг бол энэ 3 хүчин зүйлээс одоо бүрддэг байна. За нэгдүгээрт нь өрсөлдөн сэргийлэх зардал, за хоёрдугаарт нь хэмжилт үнэлгээ шинжилгээний зардал, за мөн алдагдал буюу бодит энэ одоо алдаанаас өвсөлтөө энэ одоо зардлууд. За энэ алдаанууд маань дотоод алдаа байж болно. Эсвэл хэрэглэгчид очисон хойно манай бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой, төрийн үйлчилгээтэй холбоотой гомдол санал гарах. За ийм асуудлууд гарч одоо манайд одоо чанарт нөлөөлж үйл ажиллагааны үр ашигт нөлөөлж байдаг байна. За тэгэхээр бид нар хэрвээ ихэнх байгууллагуудыг ингээд харах юм бол чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлээгүй менежментийн хувьд бол сайжруулалт хийдэггүй энэ байгууллагыг харах юм бол энэ алдагдлын өртөг бол маш их байдаг. Ихэнх ажил бол гомдол саналыг барагдуулах, өдөр тутмын үйл ажиллагаанд гарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх, гал унтраах гэсэн энэ одоо асуудлууд дээр одоо хамаг анхаарал хүч боломжоо бол энд зарцуулсан байдаг. За хэрвээ бид нар чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлээд одоо удирдлагын тогтолцоо тийм ээ ийм сайжруулалтын ажлыг хэрэгжүүлдэг бол бид нар дүн шинжилгээ хийдэг, хэмжилт үнэлгээ хийдэг. За ийм бол бид нар энэ одоо алдаг хэрэг гарч ийн үү? За манад ямар боломж байна вэ гэдгийг мэдэх боломжтой болдог. За илүү одоо төгс төгөлдөр буюу илүү одоо дэвшилтэд байгууллагууд бол энэ алдааг гарахаас өөрчлөн сэргийлэх ажлуудыг авч хэрэгжүүлж байдаг. Харамсалтай нь ихэнх удирдлагууд яадаг гэхээр энэ хэсэг дээр тийм ээ энэ алдагдал буюу энэ хэсэг дээр хамаг зардал, хамаг анхаарлаа тавиад бидэн тэр өөрчлөн сэргийлэх, тэр баримтжиг боловсруулах, шин зүйл хийх, шинээр сурах энэ одоо цаг хугацаа байхгүй. Тийм нөөц байхгүй. Бид нар урдх ажлаа яаж ийна одоо арай гэж хийж ийна гэсэн ийм шалтгаан тооцож ингэж явдаг. За тэгэхээр бид нар чанарыг удирдаг үнэхээр үр ашигтай байгууллага бай гэх юм бол бид нар энэ урьдчилан сэргийлэх буюу одоо менежментийн арга барилаа сайжруулах, хүмүүсүүдэд чадваржуулах, байгууллагын одоо бүтэц зохион байгуулалтаа сайжруулах, энэ сайжруулалтын үйл ажиллагаан дээрээ урьдчилан сэргийлэх энэ үйл ажиллагаан дээрээ илүү зардал гаргах замаар энэ одоо асуудлыг гаргаж байгаа тэр зардлыг хэд дахин одоо хэмнэх боломжтой байдаг байна. За та бүхэн энэтэй бас санал нийлж байгаа баха гэж найдаж байна. За өмнө нь бол бид нар чанарын өртгийг авч үзэхдээ байгууллагууд дээр олон улсын туршлагаар бол бид нар одоо ажлын чанарыг сайжруулах буюу ажлын орчныг сайжруулах замаар бид нар энэ чанарын өртгийг бууруулна гэж үздэг байсан байна.
За 80-ад оноос эхлээд чанарын дугуйлангийн хөдөлгөөн өрнөж одоо тэр алдаануудыг өөрчлөн сэргийлэх алдаа гарахын өмнө одоо тэр шалтгаан үр дагаврыг арилгах энэ ажлуудыг хийдэг болсон байна. За 80-ад оноос эхлээд энэ ажлагчдын оролцоотойгоор ажлын байран дээр ажиллаж байгаа хүмүүсүүдийн маань энэ чанарын хөдөлгөөнд орж энэ ажлын байран дээр чанарын сайжруулалтыг хийдэг болсон байна. За 90-ад оноос эхлээд ажлагчид энэ чанарын асуудлуудыг гаргаж ирнэ, илрүүлнэ, мөн түүн дээрээ сайжруулалтын ажлыг хэрэгжүүлэх энэ ажлыг бие дааж хийдэг болсон байна. За улмаар чанарын сайжруулалтын багууд ажилдаг болсон чанарын менежментийн удирдлагын төвшөнд энэ чанарыг удирддаг ийм багууд ажилдаг удирдлагын арга барилын нэг хэсэг болж ингэж ирсэн байна чанарын менежментийн тогтолцоо маань. За тэгэхээр бид нар энэ чанарыг авч үзэх тийм ээ энэ чанарын сайжруулалтыг хийхин тулд бид нар хяналт шалгалт буюу өрсөн сэргийлэх тухайн чанартай холбоотой асуудал гарахаас өмнө хэрэгжүүлдэг энэ ажилд гарах өртгүүд за мөн дотоод болон гадаад асуудал үүсний дараа тэр асуудлуудыг шийдвэрлэх, гомдлыг барагдуулах, алдааг дахин залруулахтай холбоотой энэ зардлууд өртгүүд гардаг байна. За тэгэхээр бид нар аль хэсэг дээр нь хамгийн үр дүнтэй менежмент зохион байгуулалтаа хийх вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр эхний ээлжинд бол ихэнх байгууллагууд энэ хэсэг дээр сайжруулалтаа хийдэг. Явандаа бид нар чанараа удирддаг болох юм бол тухайн чанартай холбоотой асуудал зардал гарахаас өмнө өрсөн сэргийлдэг болно гэсэн үг байна. За хэрвээ бид нар ингэж чадах юм бол бид нар тухайн байгууллагын үйл ажиллагаа тогтвортой үр дүнтэй явах ийм боломж гардаг. За байгууллага дээр тийм ээ аливаа байгууллага дээр компани дээр үйлдвэрийн газар дээр асуудал гарлаа. Ихэнх байгууллагын удирдлагууд бол хин ингэв тийм ээ хин алдаа гаргав гэж ерөнхийдөө ярьдаг. Тэгэхээр чанарын баримжаатай байгууллага бол энэ чанарын асуудал гарах тийм ээ гологдол гарах, гомдол гарах энэ үед яагаад гарав гэж асуудаг. За ихэнх байгууллагууд маань болохоор хин гарав гэдэгтэй үүдэлтэйгээр нөгөө байгууллагын систем тогтолцоогоо хардаггүй зөвхөн тухайн асуудалтай холбоотой хүнтэй асуудлуудыг шийдээд явдаг учраас энэ асуудал байн гарч ирдэг. Хэрвээ бид нар системээ тогтолцоод үр дүнтэй удирдах чадах юм бол тэр сайн систем дотор хүн алдаа гаргах боломж бол маш бага болж ирдэг. Тийм учраас бид нар энэ чанарыг удирдах ийм систем тогтолцоог бий болгох шаардлагатай байна. За энэ менежментийн чанарын менежментийн гүрүү зэмэнг хэлэхдээ бол ерөөсөө энэ аливаа асуудал бол ерөөсөө л ихэнх хувь нь удирдлагын тогтолцооноос системээс маань болдог. Систем байгууллага маань зөв бүтэц зохион байгуулалттай байж чадахгүйгээс л асуудал гардаг. Маш бага хувь буюу 95% нь хүнтэй холбоотой ийм асуудал гардаг байх нэ гэж үздэг байна. Тэгэхээр бид нар хичнээн мундаг хүний нөөц бүрдүүлсэн ч гэсэн систем маань зөв ажиллахгүй бол тухайн асуудал маань гарсаар л байна. Байгууллага маань тогтвортой хөгжих энэ боломж маань хаагдмал байна гэсэн. Хэрвээ бид нар маш үр дүнтэй, маш сайн удирдлагатай ийм систем тогтолцоотой болчих юм бол тэнд байгаа ямар ч хүн өсөж хөгжих ажлаа зөв зохион байгуулалтаар хийх боломж байдаг байх нэ. За тэгэхээр чанарын менежментийн тогтолцоо гэдэг маань бид нар чанараа удирдах ийм үр дүнтэй тогтолцоог бий болгохын тулд бид энэ чанарын менежментийн тогтолцоог төрийн байгууллага заавал ярих шаардлагатай болох нэ гэсэн үг байна. За тэгэхээр бид нар энэ чанарын менежментийн тогтолцоо буюу олон улсын стандарт гэдэг маань юу юм бэ гэдэг талаар маш товчхон хэлүүлээ. Энэ техникийн юм хідэн зарчмыг авч үзээ тийм ээ. Тэгэхээр ISO гэдэг маань болохоор олон улсын стандартчлалын байгууллага буюу International Standardization Organization гэж байна. Тэгэхээр энэ байгууллага маань болохоор 1906 онд байгуулагдсан. За гол зорилго нь болохоор олон улсын энэ хэмжлийн ялгаатай байдлуудыг арилгах, олон улсын худалдаа энэ харилцаанд гарах саад бэрхшээлийг арилгах зорилгоор ингэж байгуулагдж байсан байх нь.
За менежментийн одоо энэ стандартууд буюу ISO стандартуудыг 1947 оноос эхлэн одоо боловсруулж эхэлсэн. За ингээ ISO-гийн үйл ажиллагаа бол 1947 оноос бол хэрэгжиж эхэлсэн гэж үздэг байна. За тэгэхээр энэ дээр нөгөө гишүүн 170 гаруй орон байдаг. За техникийн 200 гаруй одоо хороо байдаг бахан. Тэгэхээр энэ техникийн хороо гэдэг маань болохоор энэ одоо олон улсын стандарт менежментийн стандартуудыг одоо хөгжүүлэхээр ингэж ажилдаг энэ одоо олон улсын гишүүнчлэл мэрэгчлэтнүүд оролцсон ийм одоо техникийн хороонууд байдаг байна. За чанарын менежментийн тогтолцоо маань болохоор техникийн хороо 2 буюу энэ чанарын менежментийн тогтолцооны энэ хэсгийг одоо хариуцаж ажилдаг. Эндээс одоо боловсруулж гаргадаг байна. За ISO чанарын менежментийн тогтолцооны анхны стандарт бол 1987 онд гарч байсан байна. За ингээ 2 дахь хэвлэл, 3 дахь хэвлэл, за ингээд 4 дахь хэвлэл буюу 2015 онд одоо 4 дахь энэ хэвлэл гарч ирсэн байна. За Монгол улсад бол 2016 онд ISO чанарын менежментийн тогтолцооны одоо энэ шинэ хувилбарыг гаргаж Монгол болгож хөрвүүлсэн байна. За тэгэхээр энэ стандартууд маань ерөнхийдөө нэг 5-8 жилийн хугацаатай бол шинжлэгдэж залруулагдаж явдаг. За менежментийн тогтолцоо маань сайжирч хөгжихээ хэрээр тавигж байгаа шаардлагууд маань өөрчлөгдөх шаардлагатай болж ирэхээр ингэж стандартууд маань бол өөрчлөгдөж ирдэг байна. За анх бол бүтээгдэхүүний одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй холбоотой энэ одоо процесс шаардлага тавигдаж байсан бол одоо илүү систем тогтолцооны энэ стандарт болж стандартын шаардлагыг агуулж эхэлсэн байна. За түрүүн нэг хичээлдэр бид нар яасан тийм ээ. Тэгэхээр бүтээн чанарын үндэс суурийг бий болгох одоо үндсэн арга хэрэгслүүд 5S чанарын дугуулан гэх мэтлэнгийн энэ арга хэрэгсэл. За мөн чанарын менежментийн тогтолцоо ISO 9001 энэ бол бид нар одоо байгууллагын удирдлагын тогтолцоог үр дүнтэй одоо явуулах энэ одоо суурь одоо сайжруулалтын аргууд маань энэ аргууд байх. За ISO 9001 стандартууд бол нийт 138 одоо байгууллагын үйл ажиллагаанд тавигдах энэ одоо шаардлагууд багтсан байгаа. Тэгэхээр энэ шаардлагууд маань болохоор байгууллага үр дүнтэй үр ашигтай одоо ажиллах хамгийн суурь шаардлагуудыг бол тавьж өгсөн байгаа. За хэрвээ бид нар чанарын менежментийн тогтолцоог байгууллагатаа, төрийн байгууллагатаа, өөрийн байгууллагатаа үр дүнтэй хэрэгжүүлж чадах юм бол цаашлаад одоо чанарын туушин удирдлагыг хэрэгжүүлэх, за гүйцэтгэлийг төгс төгөлдрчилд одоо хүргэх энэ тогтолцоонуудыг одоо хэрэгжүүлэх одоо үндэс суурь маань бий болно гэсэн үг. За тэгэхээр чанарын менежментийн тогтолцооны стандарт буюу энэ одоо тогтолцоо маань одоо ямар одоо бүтцтэй ямар зорилготой одоо бий болж байгаа энэ стандарт юм бэ гэхээр за энэ чанарын менежментийн тогтолцооны стандарт маань болохоор байгууллагыг удирдах одоо арга барил, аргачлал энэ одоо чиглүүлэг арга зүйн зөвлөгөө болж ирнэ гэсэн. За энэ чанарын менежментийн тогтолцоо ISO 9001 олон улсын стандарт маань болохоор дэлхийн стандарт буюу дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ийм одоо стандарт байна. За мөн байгууллагыг үр дүнтэй удирдах суурь тогтолцоо, шилдэг тогтолцоо маш олон байгууллагууд бол үр дүнтэй хэрэгжүүлж чадах ийм одоо шилдэг одоо загвар байх нь. За чанарын менежментийн тогтолцооны гол зорилго маань болохоор хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангах замаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх. Тэгэхээр байгууллага оршин тогтнож байгаа гол нөхцөл бол хэрэглэгч байгаа учраас л манай байгууллага байгаа. За хэрвээ хэрэглэгч байхгүй, зах зээлийн шаардлага байхгүй ийм бол одоо манай байгууллага байх шаардлагагүй тийм ээ. Тэгэхээр иргэд одоо манай үйлчилгээг авах шаардлагатай учраас манай байгууллага, манай агентлаг байгаа. Тэгэхээр ерөөсөө бид нар хэрэглэгч юу хүсэж байгаа, хэрэглэгчийн шаардлага юу юм бэ гэдгээ сонсох, энэ дээр үндэслээд хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангах энэ тулд одоо байгууллага ажилладаг байх нэ. За энэ стандарт маань бол аль ч байгууллагад хэрэглэх боломжтой. Одоо үйлдвэрийн газар, үйлчилгээний газар, төрийн байгууллагууд хааж хэрэгжүүлэх боломжтой. Анхны
хувилбарууд бол ерөнхийдөө төрийн одоо бүтээгдэхүүн бодис одоо баялаг үйлдвэрлэлийн газар дээр илүү хэрэгжүүлдэг байсан болов дөрөв дэх, гурав дахь хувилбараас эхлээд үйлчилгээний газрууд дээр бол маш их хэрэгжүүлж эхэлсэн байгаа. За ингээд төрийн байгууллагууд бол энэ чанарын менежментийн тогтолцоог бол үр дүндээ хэрэгжүүлэх нь зүйтэй юм а гэж хүлээн зөвшөөрөд ингэж хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Яа төрийн байгууллагууд хэрэгжүүлэх гээд байгаа юм бэ гэхээр нөгөө төрийн байгууллагууд маань бол бүтээмжийг дэвшүүлэх маш олон арга хэрэгслүүд загварчлуудыг бол олон улсад хэрэгжүүлдэг. За тэгэхээр тухайн улс орн маань болохоор яг төрийн байгууллагуудыг нэгдсэн тогтолцоо нэг ижил загварыг хэрэгжүүлэх бас үр дүнтэй юм а гэж үзээд ихэнх одоо улсууд болвол энэ чанарын менежментийн тогтолцоог төрийн байгууллагын бүтээмжийг дэвшүүлэх загвар болгож хэрэглэе гэд шууд авч хэрэгжүүлдэг байгаа. За мөн энэ дээр одоо орон нутгийн засаг захиргааны байгууллагад төрийн чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх одоо ийм загвар мөн одоо ийм тухайлсан нийт стандартыг дуулгаад гарсан байгаа. За Сингапур, Япон, Канада зэрэг зарим энэ улс орнуудад бол төрийн байгууллагада төгөлдрөлийн тогтолцооны загварыг бол хэрэгжүүлдэг. За энэ бол ISO стандартыг хэрэгжүүлсний дараагийн шат болж ирнэ. За тэгэхээр бид нар нөгөө төрийн байгууллага төгөлдөр болгох одоо нийтлэг энэ стандартыг бий болгохын тулд энэ чанарын менежментийн тогтолцоог эхэлж хэрэгжүүлвэл бас үр дүнтэй юм а гэж үзэж байна. За тэгэхээр чанарын менежментийн тогтолцоо гэдэг маань юу вэ гэдгийг яриа тийм ээ. Тэгэхээр энэ чанар гэдэг маань болохоор бид нар хүссэн үр дүндээ хүрэх буюу нөгөө хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг гаргахыг бид нар чанартай байх гэж хэлдэг байна. За ISO стандартад тодорхойлсноор бол чанар гэдэг маань хувийн багц үзүүлэлт нь шаардлага биелүүлэх хэр хэмжээг чанар гэж нэрлэнэ гэж хэлсэн байна. Тэгэхээр бид нар энэ дээр одоо шаардлага биелүүлэх хэр хэмжээ маань ямар түвшнийг хэлэх юм энийг бид нар тодорхойлох хэрэгтэй байна. За манай одоо үзүүлж байгаа төрийн үйлчилгээнүүдийн маань одоо үзүүлэлт ямар байгаа юм бэ гэдгээ үзэх нь. Ингээд бид нар өөрийн тогтоосон чанарын үзүүлэлтийгээ харьцуулах замаар манай төрийн үйлчилгээ маань чанартай явж гин үгүй юу гэдгээ бид нар одоо тогтоох боломжтой байх нэ. За менежмент гэдэг маань юу гэсэн үг юм бэ гэхээр энэ маань болохоор бодлого зорилтуудаа боловсруулж гаргаад түүндээ одоо хүрэх нөөцүүдээ хангаад ингэж байгаа энэ удирдлагын үйл ажиллагааг бид нар менежмент гэж хэлэх нэ. За систем буюу тогтолцоо гэж байна. Тогтолцоо гэдэг маань болохоор харилцан хамаарал уялдаа холбоо бүхий одоо процессуудын цогцыг бид нар тогтолцоо гэж нэрлэх нь. Тэгэхээр байгууллагт хийгдэж байгаа ажил болгон процесс байна. Тэгэхээр бид нар систем гэдэг маань одоо манай төрийн байгууллагад хийж байгаа одоо энэ процессуудын цогцыг бид нар систем гэж хэлэх нь. Тэгэхээр энэ процессууд үйл ажиллагаа ажлууд маань хоорондоо уялдаа холбоотой харилцан хамааралтай байх нь. За энэ одоо боломжийг бол бид нар энэ ISO чанарын менежментийн тогтолцооны шаардлагуудыг хангах замаар ийм одоо үр дүнтэй уялдаа холбоо бүхий процессуудтай буюу ийм одоо үр дүнтэй менежментийн тогтолцоог бий болгох боломжтой байх нэ. За тэгэхээр бид нар чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлнэ гэдэг маань бид нар чанарыг удирдах ийм чанарын соёлыг байгууллагад бий болгох гэж байгаа. За ингэхдээ бид нар чанарыг байнга сайжруулдаг, түүн чиглэсэн үйл ажиллагаагаа явуулдаг, үр нөлөөг нь байнга дэвшүүлдэг ийм одоо систем тогтолцоо болгоно гэсэн үг байна. За тэгэхээр энэ одоо чанарын соёлыг бий болгох гол одоо арга загвар маань болохоор чанарын менежментийн тогтолцоо маань байна гэсэн үг. За нөгөө талаар байгууллага болгон үр дүнтэй үйл ажиллагаа явуулахын тулд бид нар үр дүнтэй явуулахын тулд бид нар чанар бүтээмж дэвшүүлэх маш олон арга аргачлалыг хэрэгжүүлж байгаа тийм ээ чанарын дугуулан кайзен сан тогтолцоо. Тэгэхээр энэ бүх хөтөлбөрийг маань амжилттай хэрэгжүүлэхийн тулд бид нар энэ одоо систем тогтолцоог үр дүнтэй явуулах чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлдэг байх нэ. За
За тэгээд нөгөө талаас бид нар ажилтан бол бүр одоо дотоод хэрэглэгч болон гадаад хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангах ийм үр дүнтэй үйл ажиллагаа явуулах боломжоор хангах нь за мөн цаашлаад дараагийн одоо менежментийн тогтолцоо дараагийн сайжруулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх одоо үндэс суурийг хэрэгжүүлэхийн тулд бид нар энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх ёстой байх нэ. Арийнхаа За тэгэхээр бид нар чанарыг удирдах, чанарын соёлыг бий болгохын тулд энэ чанарын одоо гол зарчмыг хэрэгжүүлэх ёстой. За тэгэхээр чанарын удирдлагын одоо гол одоо 4 зарчим байна. Чанар сайжруулах одоо 5 гол ийм зарчмууд байдаг байна. Бүтээн чанарын менежментэд. За тэгэхээр одоо чанарын менежментийн удирдлагын гол зарчим бол бид нар дээд удирдлагын амлалт буюу одоо энэ чанарыг бид нар одоо үйл ажиллагааныхаа гол болгон менежментийн үйл ажиллагааныхаа гол болгон авч үзэн чанарын сайжруулалт манай одоо үйл ажиллагааны гол одоо ажил байна гэдгийг одоо анхаарч энэ талаараа одоо мэдэгдэх, тунхаглах ийм ажлуудыг хийдэг байна. За нөгөө талаас чанарын сайжруулалтын төлөвлөлтийг хэрэг хийн тийм ээ. Нөөцөө хуваарлах, цагаа хуваарлах, хүний нөөцөө хуваарлах энэ гол үйл ажиллагаанууд, гол чиглэлүүдээ гаргах, зорилтуудаа гаргах ийм ажлуудыг хийдэг байна. За нөгөө талаас тогтолцооны бүрдүүлэлт хийх буюу тухайн тогтолцоог одоо хэрэгжүүлэх бүтэц зохион байгуулалтыг одоо бий болгох ёстой байна. За цаашлаад энэ одоо чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх, хэвшүүлэх энэ үйл ажиллагааг тууштай авч хэрэгжүүлэх ёстой байна. За чанарын одоо сайжруулалтын гол зарчмууд маань болохоор бүх ажил процесс гэж үзнэ. За тэгэхээр бүх ажил процесс буюу ажил болгон маань одоо бүтэцтэй, орцтой, гарцтай харилцан хамаарал бүхий үйл явцуудтай байна гэж үзэж энэ дээрээ сайжруулалтын ажлаа хэрэгжүүлэх нь. За нөгөө талаас чанар гэдэг маань хийж байгаа ажил үйлчилгээ болгон маань төрийн ажил болгон маань яг нь шаардлагад нийцсэн байх, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байх хэрэгтэй байна. За нөгөө талаас бүх процессыг хэмждэг байна. Тэгэхээр өгөгдөлд суурилсан, нотолгоонд суурилсан энэ одоо шийдвэр гаргалтыг хангах үүднээс бүх процесс маань хэмждэг байна. За чанарын зорилт маань болохоор 100% байх хэрэгтэй. Тэгэхээр чанар бидний үзүүлж байгаа үйлчилгээ болгон алдаагүй, тэг гологдолтой буюу тэг алдаатай байна. Тэгэхээр бид нар ажил болгоныг зөв хийх ийм одоо гол зорилт тавьж ажиллана. За нөгөө талаас чанарын тогтолцоо, чанарыг удирдах байна. За алдаанаас өрсөн сэргийлдэг ийм одоо тогтолцоо байна гэж үзэх юм. За өмнө нь бид нар тийм ээ чанарыг хянахдаа зөвхөн алдааг илрүүлээд тухайн алдаагаа засаад буруутай ажилтныг нь олоод арга хэмжээ аваад шийтгээд ингээд зөвхөн одоо энэ тухайн асуудал дээр л анхаарч тухайн үзэгдэл тийм ээ тухайн одоо харагдах байдал дээр л ингэж одоо ажилдаг, анхаардаг байсан байна. За тэгвэл чанарын удирдлага гэдэг маань бид нар тухайн алдаа гарахаас өрсөлдөн сэргийлдэг, дүн шинжилгээ хийдэг ийм ажлыг хийх юм. За нөгөө талаас бид нар процесс дээр гарч байгаа алдагдлуудыг илрүүлдэг байна. Төрийн үйлчилгээг үзүүлж байгаа одоо боловсролын үйлчилгээ үзүүлж байгаа энэ ажлын явцад маань ямар алдаа гарч ийн вэ гэдэг бид нар процесс дээр суурилж илрүүлж гаргадаг байна. Хүнтэй холбоотойгоор биш. За тухайн алдагдал гарлаа, үл тохирол гарлаа. Энэ дээр бид нар зөвлөх, туслах, чиглүүлэх, идэвхжүүлэх дахин энэ алдаа гарахааргүй болтол нь ийм засах ийм ажлуудыг хийдэг байх нэ. За тэгэхээр энэ чанарын асуудал бол өмнө нь бол зөвхөн хяндаг тухайн асуудал гарсан үед л
одоо гал унтраах байдлаар дараад явдаг байсан. Орчин үед бол энэ чанарын асуудал маань илүү одоо бид нар чанарыг удирдаг, өрсөлдөн сэргийлдэг ийм чиг хандлага руу процесс суурилсан одоо тухайн асуудлын учир шалтгааныг тодорхойлох, үр дагавраас сэргийлэх ийм одоо асуудал болж одоо өөрчлөгдөж ирсэн байна. Менежментийн хэв шинж маань. За тэгэхээр та бүхэн бас бодоорой, яг манай одоо байгууллага дээр тийм ээ, манай одоо боловсролын үйлчилгээ үзүүлж байгаа, за эсвэл төрийн одоо үйлчилгээ үзүүлж байгаа энэ одоо манай процессууд маань ямар байдалтай явж байна, хэр алдаа гарч байна, бид нар алдаандаа яаж хандаж байна уу? За тэр алдан манай дээр дахин давтагдаж гарч байна уугүй юу? За хүмүүсүүдийн маань ур чадвар нэмэгдэж байна уугүй юу? Тийм ээ, тэгэхээр бид нар одоо аль хэв шинжээр нь одоо чанараа хянаад байна уу, бид нар чанараа удирдах байна уу гэдгээ бас бид нар энэ дээр одоо авч үзэх шаардлагатай байх нэ. За тэгэхээр бид нар чанарын менежментийн тогтолцоо гэдэг маань бид нар чанарыг хянахаасаа илүү чанарыг удирдах ийм одоо бүтэц зохион байгуулалтад орох шаардлагатай байна. За тэгэхээр бид нар чанарын менежментийн тогтолцоо ISO 9001 стандартыг хэрэгжүүлэхийн тулд одоо энэ одоо бүлэг стандартыг бол авч судалж үзэх шаардлагатай. За эндээсээ бид нар стандартуудын шаардлагаа ойлгох, түүнд чиглэсэн одоо төслөө хэрэгжүүлэх. За эхний 1 жил, 2 жилдээ бол бид нар чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх төслийн нэгжтэй ажиллаад ингээ хэрэгжүүлээд за үр дүнтэй хэрэгжсэний дараа бол одоо манай төрийн байгууллагын маань нэг ажлын удирдлагын нэг арга барил болоод ингээ манай үйл ажиллагааны нэг хэсэг болоод явах хэрэгтэй юм байна. За тэгэхээр ISO 9001 стандарт маань болохоор ISO 9000-2005 буюу удирдлагын тогтолцооны одоо суурь ойлголтууд, нэр томьёонуудыг багтаасан ийм стандарт байна. За ISO 9000-2015 маань болохоор энэ одоо удирдлагын тогтолцоонд маань тавигдах бүлэг шаардлагуудыг багтаасан байна. За ISO 9004 дээр болохоор одоо гүйцэтгэлийг сайжруулах удирдамж зааврууд байна. За ISO 19001 2004 энэ стандарт дээр болохоор одоо аудит явуулах, менежментийн тогтолцоод аудит хийх энэ одоо зааварчилгаануудыг багтаасан байна. Тэгэхээр бид удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхээр энэ одоо чанарын менежментийн тогтолцооны дотоод аудитыг хэрэгжүүлнэ. Тэгэхээр энэ дээр бид нар энэ стандартыг барьж үзнэ гэсэн үг байна. За мөн үүн дээр үндэслээд орон нутгийн засаг захиргааны байгууллагууд одоо ISO стандартыг хэрэгжүүлэх одоо ISO 18091 гэдэг стандарт байгаа. За энэ дээр зарим нэг юм заавруудыг бол багтаасан байгаа. Тэгэхээр энэ зааврыг бас харж ашиглаж болно. Төрийн үйлчилгээний байгууллагууд, төрийн захиргааны байгууллагууд дээр бол ISO стандартаа бол шууд авч хэрэгжүүлэх боломжтой. За ингээд ISO стандартыг хэрэгжүүлэхдээ бид нар одоо яаж хэрэгжүүлэх вэ? Маш олон одоо баримтчиг боловсруулдаг энэ маш их төвөгтэй менежментийн ийм үйл ажиллагаа эдэр гэдэг хүмүүсүүд төвөгшөөдөг тийм ээ. Тэгэхээр бид нар энэ ISO стандартыг хэрэгжүүлэхдээ бид нар ISO стандартыг хэрэгжүүлэхдээ бид нар энэ чанарын гол одоо зарчмуудаа авч хэрэгжүүлэх ёстой. За нэгдүгээр хэрэглэгчид төвлөрөл, за хоёрдугаарт болохоор за дунд нь бол бид нар байгууллагын манлайлал буюу бид нар одоо чанарын менежментийн одоо хүрээнд тодорхойлсон чанарын одоо бодлого, зорилтууд түүн чиглэсэн одоо үйл ажиллагаа, удирдлагын үйл ажиллагааны ийм манлайлалыг оролцуулна. За чанарын менежментийн тогтолцооны одоо 3 дахь зарчим маань болохоор нийт ажилтнуудын оролцоо буюу энэ чанарыг удирдахад бүх одоо ажилтнууд оролцох. Ингээд чанартай холбоотой асуудлууд маань юу вэ? Энийг яаж шийдвэрлэх вэ? Ямар арга барил байна уу? Гэх замаар одоо оролцоог хангах, тэр одоо процессын сайжруулалтыг тасралтгүй хангах энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх гол энэ зарчим маань байна. За 4 дахь зарчим маань болохоор процессын хандлага буюу бүх одоо ажил
одоо процесс гэж үзэх юм. За энэ хүрээнд болоод бид нар ажлуудаа баримтжуулна, процессуудаа тодорхойлж гаргаж ирнэ. Процессын маань оролт маань юу юм, гаргалт маань юу юм, за ханган нийлүүлэгч маань юу юм, хэрэглэгч маань хин юм, за эндээс тавигдж байгаа одоо гол одоо шаардлагууд маань юу юм гэдгээ тодорхойлж гаргаж ирэх. Энэ дээрээ үндэслээд бид нар байгууллагын үйл ажиллагаагаа сайжруулах энэ одоо зарчмыг хэрэгжүүлэх нь. За 5 дахь зарчим маань болохоор сайжруулалт буюу одоо манай энэ одоо тогтолцоо маань байнга сайжирч байх ёстой. Одоо PDCA буюу төлөвлөлт хийх хянах гэсэн энэ одоо зарчмаар одоо тогтолцоо маань сайжирч явах нь. За баримтаар суурилсан шийдвэр гаргалт буюу одоо бид нар өгөгдөл нотлохотой хэмжилт дүн шинжилгээнээрээ үндэслээд одоо удирдлагын шийдвэр гарч ингэж одоо сайжруулалт маань хэрэгжиж байх ёстой. Харилцааны удирдлага буюу бид нар ханган нийлүүлэгч хэрэглэгчийн харилцаа, дотоод харилцаа, гадаад харилцаа энэ одоо мэдээллийн одоо зөв одоо урсгал мэдлэг хуваалцах гэсэн энэ үйл ажиллагаануудыг одоо багтаасан ийм одоо гол зарчмуудаар үндэслэж бид нар энэ одоо стандартыг хэрэгжүүлэх нэ. За тэгэхээр бид нар стандартыг хэрэгжүүлэхээр маш их ажил, маш төвөгтэй, уйтгартай гэж өмнө нь ярьдаг байсан бол одоо энэ 2015 одоо Монголд хөрвүүлсэн он болохоор 2016 байгаа. MNS ISO 9001/2016 стандарт гэж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ стандарт маань бол илүү сонирхолтой одоо тогтолцоогоор нь авч үзсэн учраас бид нар бас хэрэгжүүлэх оролцоог хангах энэ 7 зарчмыг хэрэгжүүлэх одоо суурь бол бүрдэж өгсөн байна. За тэгэхээр бид нар энэ стандартыг хэрэгжүүлснээр богино хугацаанд болоод бид нар ажлын стандартуудыг бий болгоно. Тэгэхээр тухайн одоо төрийн байгууллагад байгаа нийт ажил маань хэдэн процессор хийгдэж байгаа юм. Тухайн процессыг хийхин тулд бид нар одоо яаж хийх юм гэдэг зааврууд маань гарч ирнэ, журмууд маань гарч ирнэ. Тэгэхээр ажил маань одоо тогтсон нэг стандартаар хийгдэх буюу хүн болгон өөр өөрийнхөө дур дураараа хийхгүй. Яаж хийх үү гэдэг энэ одоо тунхаг энэ дүрм журам маань бол байгууллагад бий болж ирнэ гэсэн. За процесс бүр эзэнтэй болж ирнэ. За өмнө нь бол яг хаа ажлын байрны тодорхойлолтон зааж өгөөд энэ ажлыг хийн ийм хугацаатай хийнгээ төлөвлөгөөний дагуу бол компаниуд байгууллагууд бол энэ ажлаа бол явуулдаг. За тэгээ бид нар ISO 9001 чанарын менежментийн тогтолцоог байгууллага дээр хэрэгжүүлээд зөвлөгөө өгөөд ингээ хамтраад ажиллаж байсан чинь процесс маань хаягддаг, зарим процесс давхарддаг, үйл ажиллагаа маань одоо нэг ажлыг одоо давхцуулж хийдэг, эсвэл зарим процесс нь үйл ажиллагаа, зарим ажил маань хаягддаг ийм асуудлууд бол маш их гардаг байсан. Тэгэхээр энэ чанарын менежментийн тогтолцоог бид нар хэрэгжүүлснээр одоо үйл ажиллагаа болгон ажил болгон маань эзэнтэй илүү хариуцлагатай болж ирнэ гэсэн үг. За тэгээд энэ дээр одоо хүмүүсүүдийн маань үүрэг хариуцлага болгон тодорхой болж ирнэ. Үйл ажиллагааны дистарал тодорхой болж ирнэ. Дотоод хяналт сайжирж ирнэ. Тэгэхээр энэ дээр өмнө нь бол чанарын хянагч юм уу эсвэл менежерүүд, дарга нар тийм ээ энэ одоо зөв байна уу, буруу байна уу, баримт бичиг болгоныг хянаад, гарын хэсэг зураад ингээд гардаг байсан болов одоо энэ хяналтыг болоод тухайн процесс дээр ажиллаж байгаа хүн болгон хянагч болно гэсэн. Тэгэхээр манай үйл ажиллагаа оролцож байгаа ажилтнууд маань өөрсдөө чанараа хяндаг, чанараа баталгаажуулдаг ийм соёл байгууллагт бий болно гэсэн. За хүн болгон одоо нэгдмэл ойлголттой болно. Тэгэхээр манай байгууллагын одоо чанарын одоо стандарт юу юм, хангалт маань юу юм, манай үйл ажиллагаа одоо ямар төвшөнд явагдах ёстой юм гэдэг талаар хүн болгон нэгдмэл нэг ойлголттой болно. За нөгөө талаас сайжруулалтын боломжийг оновчтой тодорхойлох ийм боломжтой болно. За процессүүдийн үр ашигтай ба өөр нөлөөтэй байдал маань илүү одоо төвлөрч энэ дээрээ анхаардаг болно гэсэн. За богино хугацаанд буюу одоо энэ стандартыг хэрэгжүүлэх төслийн эхний үе шатуудад бол эдгээр үр нөлөөнүүд бий болно гэсэн байна. За урт хугацаанд бол хэрэглэгчийн сэтгэл ханамж дээшлэн нөгөө төрийн байгууллагын үйлчилгээг авж байгаа ард иргэдийн маань сэтгэл ханамж дээшлэн за энэ хэмжээгээр төрд итгэх итгэл одоо нэмэгдэнэ. За аливаа үйл ажиллагаа маань хүнээс хамаарахгүй явагддаг болно. Тэгэхээр нөгөө авилгал, хээл хахуул, тийм ээ хүнд суртал энэ бүгд маань арилгах боломжууд маань бий болно гэсэн. За нөөцүүдийг үр ашигтай ашиглах замаар одоо
төрийн одоо төсвийн энэ зардлыг хэмнэх боломж бол гарч ирнэ. Нөөц бол маш их хэмжээгээр буурдаг. За эхлээд энэ бүтээмжийн арга хэрэгсэл, энэ одоо менежментийн тогтолцоо, энэ сайжруулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлээд явхад дор хаяжил зардал бол нэг 10%-аар 15%-аар хүртэл ингэж буурдаг ийм одоо статистик байдаг. Цаашдаа яг энэ одоо менежментийн одоо стандартуудыг хэрэгжүүлээд ингэж явах юм бол жил болгон одоо нэг 5-8% хүртэл энэ зардлыг хэмнэх ийм боломжуудыг бол бид нар гаргаж ирдэг байгаа. За үйл ажиллагааны давхардал, бөглөрөл, хүлээлт, саатал энэ бүгд маань одоо арилна. Тэгэхээр манайх одоо хүний нөөцийн хувьд, Монгол орны хувьд бол хүн ам маш цөөтэй, хүний нөөц бол байнга дутагдж байдаг. Тэгэхээр бид нар нөгөө процессуудаа үр дүнтэй удирдах эхлэхээр энэ дээр бид нар нөгөө давхардсан ажлууд маань алга болно, хүмүүсүүд маань одоо тухайн одоо оногдсон ажлуудаа ямар нэгэн одоо сул зогсолтгүйгээр одоо хийх боломжууд маань бий болж ирнэ гэсэн. За ингээд төрийн үйлчилгээний чанар эрс дээшлэн. Тэгэхээр энэ дээр үнэхээр энэ чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлсний дараа байгууллага өөрчлөгдөв. За хэрэглэгчид бол энэ байгууллагыг өөр нүдээр харж эхэлдэг. За энэ дээр бол эрс одоо чанарын эрс одоо өөрчлөлтүүд бол бий болж ирдэг. За ажилтнуудын хандлага, мэдлэг ур чадвар дэвшилж ирдэг. Нөгөө сурах боломж, сурах хугацаа бол маш хурдан болж ирдэг. Тэгэхээр нөгөө хүнээс сургах, чадварчуулах, чиглүүлэх энэ ажил маань бол үр ашигтай, үр дүнтэй явах боломжтой болно гэсэн. За ингээд төрийн байгууллагын маань нэр хүнд өрсөлдөх чадвар бол нэмэгдэх ийм одоо урт хугацааны одоо боломжууд бий болж ирдэг байна. За энэ болохоор чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлснээр одоо компаниудын маань ашиг хувь одоо яаж нэмэгдэж байна вэ гэдгийг нь харуулсан юм судалгаа байна. Тэгэхээр ISO 9001-ийг хэрэгжүүлж байгаа энэ одоо тоо нэмэгдэхийн хэрээр тэр хувьцаат компаниудын ногд ашигын хэмжээ бол нэмэгдэж ирсэн байна гэсэн одоо олон улсын судалгаанаас та бүхэнд харуулахыг зорилоо. За ингээд бид нар чанарын менежментийн тогтолцоо буюу чанарыг удирдах энэ үйл ажиллагаа маань PDCA циклээр явна. За тэгэхээр ISO 9001 стандарт маань болохоор 10 бүлэгтэй байгаа. За эхний 3 бол нэр томьёо одоо гэсэн ийм ерөнхий зүйл байгаа. За ингээд 4-өөс 10 дугаар бүлэг буюу энэ хэсэг маань болохоор байгууллагын тогтолцоонд тавьж байгаа энэ бүлэг шаардлагуудыг бол багтаасан байгаа. За эхний хэсэг буюу байгууллагын төлөв, манлайлал, төлөвлөлт гэсэн энэ хэсэг маань болохоор одоо чанарыг удирдах энэ төлөвлөлтийн хэсгийг багтаасан энэ шаардлагууд байна. За хэрэгжүүлэлтийн хэсэг, дэд бүтэц буюу нөөцийн хэсэг, за үндсэн процесс буюу процессын хандлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой энэ шаардлагуудыг бол 7-8 дугаар бүлэгт бол багтаасан байгаа. За ингээд 9 дугаар бүлэгт болохоор гүйцэтгэлийн үнэлгээ, мониторинг, шинжилгээ, дотоод аудит, удирдлагын дүн шинжилгээ гэсэн энэ одоо багц шаардлагуудыг хангасан одоо дүн шинжилгээ хийх хэсгийг багтаасан хэсэг маань байх нь. За 10 дугаар бүлэг дээр сайжруулалт гэж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ дээр бид нар сайжруулалтын үйл ажиллагаа алдааг залруулах юм уу, залруулах хийх юм уу, залруулах үйл ажиллагаа хийх юм уу, өрсөлдсөн сэргийлэх юм уу, тийм ээ, эрсдлийн үйл ажиллагаагаа яаж авах юм гэсэн энэ хэсгүүдийг багтаасан ийм тасралтгүй сайжруулалтын хэсэг бол 10 дугаар бүлэгт багтсан байх нэ. За тэгээд энэ бүлэг шаардлагуудыг хангахын тулд эхлээд бид нар одоо байгууллагын орчин маань ямар байна, тийм ээ, байгууллагын төлөв ямар байна гэдгээ бид нар тодорхойлно. За мөн одоо хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага маань ямар байна вэ? Манай стандартын тогтолцоонд маань тавьж байгаа шаардлага маань ямар байна вэ гэдгээ бид нар харна. За үүнийхээ дараагаар бид нар одоо сонирхогч талуудын маань хэрэгцээ хүлээлт юу байна вэ? За төсвийн хөрөнгө оруулж байгаа одоо газруудын маань тавьж байгаа шаардлага юу юм тийм ээ? Одоо удирдах төрийн байгууллагаас тавьж байгаа шаардлагууд маань юу юм гэхээр энэ бүгдээ бид нар яг тодорхойлж гаргаж ирнэ. За үүн дээрээ үндэслээд бид нар төлөвлөлт, чанарын төлөвлөлтөд авч үзэн. За ингэхдээ бид нар эрсдлийг авч үзэн. За тухайн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд одоо гарах эрсдэл боломж маань юу байна вэ? Энийг авч үзэн. За тэгээд процессыг хэрэгжүүлэх, процесс тавигдах, энэ процессыг хэрэгжүүлэхдээ тавигдах шаардлагууд маань юу юм гэдгийг авч үзэн.
За ингээ хэрэгжүүлсний дараа манай одоо чанарын гүйцэтгэл тийм ээ чанарын төвшин энэ одоо менежментийн тогтолцоо маань хэр үр дүнтэй хэрэгжиж байна вэ гэдэг дээр бид нар үнэлгээ шинжилгээ хийн. За энэ дээрээ үндэслээд одоо манай залруулга ямар байх юм? Залруулах үйл ажиллагаа маань юу байх юм? Тогтолцоогоо дараагийн түвшинд гаргаж сайжруулах боломж маань юу байх юм? За ингээ энэ дээрээ үндэслээд бид нар чанарын бодлого, зорилго, зорилтоо дахин одоо шинжлэх, сайжруулах, ахиулах ийм одоо төлөвлөлтөө хийгээд ингээд тасралтгүй сайжруулалтын одоо циклээр бид нар энэ одоо чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх нь. За ингэснээр бид нар хэрэглэгчийн сэтгэл ханамж маань дээшлэн чанарын менежментийн тогтолцооны үр нөлөө маань байнга дээшилж байх нь бүтээгдэхүүн үйлчилгээний маань төрийн үйлчилгээний маань чанар байнга дээшилж байх боломжтой болох нэ. За тэгэхээр бид нар чанарын менежментийн тогтолцоо маань тасралтгүй сайжрах PDCA циклээр ингээд чанарын түвшин маань байнга ахиж ингэж явах шаардлагатай байх нэ. За түрүү хэлсэн тийм ээ. За эхний одоо 3 бүлэг болвол ерөнхий мэдээлэл буюу одоо стандартын маань хамрах хүрээ, норматив ишлэл, нэр томьёог багтаасан байна. За 4-р бүлэгт байгууллагын төлөв. За 5-р хэсэгдэр байгууллагын манлайлал, төлөвлөлт, за тулгуур хүчин зүйл буюу нөөцтэй холбоотой тавигдж байгаа бүлэг шаардлагууд. За тэгээд үндсэн үйл ажиллагаа буюу процесс, за гүйцэтгэлийн үнэлгээ, сайжруулалттай холбоотой энэ бүлэг шаардлагуудыг багтаасан байх нэ. За ингээд байгууллагын төлөв байдлыг ойлгохдоо бид нар сонирхогч талуудын хэрэгцээ, найдлагыг ойлгох гэж байна. Тэгэхээр энэ дээр бид хамгийн гол одоо менежментийн тогтолцооны маань оролдох буюу манай тогтолцоонд манай байгууллагад тавигдж байгаа одоо гол шаардлагууд маань юу юм бэ гэдгийг эндээсээ тодорхойлж гаргаж ирэх нь. За ингээд менежментийн тогтолцоог бид нар ямар хүрээнд одоо хамрах хүрээнд одоо хэрэгжүүлэх юм бэ? За энд маань одоо ямар үйл явцууд багтж байгаа юм бэ гэдгийг одоо гаргаж ирэх нь. За одоо 5 дахь нь болохоор бид нар байгууллагын манлайлалд тавигдах энэ үйл ажиллагааны одоо харуулсан байх нэ. За 6 дээр бол төлөвлөлт гэж байгаа тийм ээ. Гэхдээ чанарыг удирдах энэ төлөвлөлтийн үйл явцдаа бид нар эрсдлийг авч үзнэ. За энэ бол шинэ одоо үзэл баримтлал байгаа. За 7-д нь болохоор тулгуур хүчин зүйлс. За хүний нөөц ур чадвар, дэд бүтэц, үйл ажиллагааг хэрэгжүүлэх орчин, мониторинг, шинжилгээ, мэдлэг, холбоо харилцаа гэх мэтлэнгийн энэ бүлэг шаардлагуудыг багтаасан байх нэ. За үйл ажиллагаа буюу процессын гол үйл ажиллагаа маань байх нь гүйцэтгэлийн үнэлгээ. За тэгээ сайжруулалт гэсэн энэ одоо аргачлалаар хэрэгжүүлэх нь. За тэгэхээр энэ чанарын менежментийн тогтолцоог бол төрийн байгууллагуудад, төрийн үйлчилгээний байгууллагуудад бол бас нэлээд сүүлийн 2 жил болвол энэ төрийн байгууллагын бүтээмжийг ярьж эхэлснээс хойш бол эрчимтэй хэрэгжүүлж байгаа. За тэгээ энэ дээр Сэлэн аймгийн засаг даргын тамгын газар гэж 6 одоо аймгийн засаг даргын тамгын газар бол хэрэгжүүлсэн байсан. Хамгийн анх Монголын бүтээмжийн төв болоод энэ нийгмийн даатгалын ерөнхий газартай 2015 онд бол энэ чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх энэ төслийг бол амжилттай хэрэгжүүлсэн байгаа. За төрийн өмчит компаниуд дээр буюу одоо дулааны цахилгаан станц 4, дулааны цахилгаан станц 3 гэдэг энэ компаниуд дээр бол бас энэ чанарын менежментийн тогтолцоог бол амжилттай хэрэгжүүлсэн ийм туршлагууд байгаа. Тэгэхээр та бүхэн эндээс бас тухайн туршлагаас нь авч үзэж болно. Эсвэл одоо өөрсдөө бие дааж ингэж хэрэгжүүлж болно. Тэгэхээр энэ маань дандаа нөгөө суур шаардлагуудыг багтаасан байгаа учраас бидэнд бол хийхэд тийм хэцүү асуудал бол гарахгүй. За хамгийн гол одоо чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэхдээ бид нар энэ процессын хандлагыг авч үзнэ. Тэгэхээр орц гарц үйл явцууд түн тавигдах шаардлагуудаа одоо гаргаж ирнэ. За дараагийн ингэхдээ бид нар одоо манай төрийн байгууллагын үндсэн процесс юу юм, туслах процесс юу юм, удирдлагын процесс юу юм гэдгээ тодорхойлж энэ бүлэг шаардлагуудыг хангуул одоо энэ одоо чанарын менежментийн тогтолцооны ISO 9001 стандартад тавьж байгаа энэ 138 энэ багц шаардлагуудын бараг 70% нь бол бид нар энд одоо биелүүлчихэж байгаа гэсэн үг. За дараа нь болохоор
гол үзэл баримтлал бол чанарын менежментийн тогтолцоон дээр бид нар энэ одоо баримтжуулсан мэдээллийн тогтолцоог бий болгоно. За чанарын бодлого, чанарын гарын авлага, за процессын төвшөнд болохоор журам, ажлын заавруудыг гаргаж ирэн, тэгээ анхан шатны маягтуудыг гаргаж ирэх ийм ажлуудыг хийн. За энэ одоо хамгийн гол одоо ажлууд маань энэ өмнө нь бол энэ баримтжуулсан мэдээллийн тогтолцоог бий болгохын тулд бол асар их баримт бичиг боловсруулдаг байсан. Одоо бол чанарын менежментийн тогтолцоо ISO 9016 энэ стандартад бол заавал одоо бүх энэ процесс болгоныг одоо баримтжуулах гэсэн юм шаардлага бол тавигдаагүй. Тэгэхээр энэ дээр бид нар бол сонгоод хамгийн гол одоо тогтолцооныхоо баримт бичгийг одоо бид нар үр дүнтэйгээр цомхноор ингээд хийх боломж бол бүрдсэн байгаа сүүлийн одоо хувилбар дээр. За дараагийн нэг гол зарчим бол эрсдлийг удирдах буюу эрсдэд зөвлөсөн сэтгэлгээ гэж байгаа. Тэгэхээр бид нар энэ одоо процессыг хэрэгжүүлэхдээ тийм ээ одоо өөрийнхөө одоо байгууллагынхаа гол үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхдээ энэ гол төлөвлөлтөө хийх үедээ бид нар одоо тухайн төлөвлөлт маань тийм ээ энэ зорилт маань одоо хүсэн одоо үр дүнгээ гаргана гэдэгт одоо итгэлтэй байхын тулд бид нар эрсдлийг авч үзэх хэрэгтэй. Ингэхдээ манай одоо төлөвлөгөө хэрэгжихэд гарч байгаа гол одоо давуу талууд маань юу вэ? Буюу эерэг эрсдлээ авч үзэн, сөрөг талууд маань юу байна? Саадууд маань юу байна? Буюу сөрөг эрсдлүүдээ авч үзээд энэ дээр одоо эрсдлийг бууруулах, эрсдлийг арилгах энэ арга хэмжээнүүдэд төлөвлөж хэрэгжүүлнэ гэсэн үг байна. За тэгэхээр бид нар чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлснээр бид нар одоо чанарыг байгуулахын одоо цөмд авчирч байгаа. Тэгэхээр бид нар энэ одоо чанарын үйл ажиллагаа энэ маань одоо байгууллагын стратеги үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд одоо гол дэмжлэг үр дүнтэй хэрэгжүүлэх гол одоо суурь одоо энэ одоо нөхцөл болцоог бий болгож өгнө гэсэн үг. За нөгөө талаас бид нар эрсдэл зөвлөсөн сэтгэлгээг авч үзэж байгаа учраас одоо тухайн одоо эрсдэл боломжуудаа алдахгүйгээр одоо оновчтой одоо удирдах ийм боломж бий болно гэсэн үг. За нэгдсэн ойлголт, нэгдсэн хандлага байгууллагт маань бий болж ирнэ гэсэн үг. За ингэснээр одоо бид нар байгууллага маань одоо тодорхой стандарт хэм хэмжээтэй болно. Үүн дээрээ үндэслээд дараагийн одоо удирдлагын тогтолцоо, дараагийн сайжруулалтаа хийх ийм боломжууд маань бүрдэж ирнэ гэсэн үг. За нөгөө талаас үр дүнтэй манлайлал байгууллагт маань бий болж ирнэ гэсэн үг. Тэгэхээр бид нар удирдлагын баг маань илүү өндөр оролцоотой, илүү үр дүнтэйгээр одоо хүмүүсүүдээ одоо шийдвэр гаргалтанд одоо оролцох боломжийг хангаж өгөх. За шийдвэр гаргалт одоо сайжруулалтын үйл ажиллагаа маань илүү үр дүнтэй хэрэгжих ийм боломжууд бүрдэж ирнэ гэсэн үг байна. За ингээд бид нар одоо ISO стандартыг анх хэрэгжүүлж байгаа байгууллага бол төслийн хэмжээд бол хэрэгжүүлсэн зүйтэй гэж үздэг. За тэгээд чанарын менежментийн тогтолцооны удирдах хороо ажиллана. За тэгээд сургалтын баг буюу одоо хүний нөөцөд тавигдах тийм ээ байгууллагын ур чадвар тавигдах энэ шаардлагуудыг биелүүлэх энэ гол үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх ийм сургалтын баг маань бий болно гэсэн үг. За баримтжуулсан мэдээллийн тогтолцоог бий болгох баримт бичгийн баг маань ажиллана гэсэн үг. За эрсдлийн удирдлагын баг буюу эрсдэл зориулсан сэтгэлгээг үр дүнтэй хэрэгжүүлэх энэ баг маань ажиллана гэсэн үг. За тэгээд харилцаа холбоо идэвхжүүлэлтийн баг гэсэн ийм ерөнхий багийн бүтцтэйгээр эхний 1 жилдээ 2 жилдээ бол энэ стандартыг хэрэгжүүлэх боломжтой байх нэ. За тэгээд нийтдээ бол энэ тавигдж байгаа одоо гол шаардлагууд маань юм байх нь одоо баримтжуулсан мэдээллийг хэдийн хэмжээтэй одоо заавал биелүүлэх одоо боловсруулах ёстой вэ гэдэг энэ шаардлагуудыг бол энд одоо нэгтгэж гаргаж ирсэн ийм хүснэлт байна. За тэгээ өнөөдрийн өгөх одоо чанарын менежментийн тогтолцооны талаар одоо өгөх гол одоо ойлголтууд маань юм байна. Асуух асуулт байвал хэдүүлээ. Асуугаад хариулъя. За Батүлэг багштай баярлалаа. Манайхан асуулт байвал асуултаа бичээрэй. За асуулт ирж байгаа хооронд би та бүхэн нэг зүйлийг танилцуулъя. Энэ төрийн албаны зөвлөл 2021 онд хийсэн ажлынхаа тайланг гаргаж 22 оныхоо 1-р хуулиар багтаан улсын их хурлд хүргүүлсэн байгаа. Тэгэхээр манай энэ
тайлантай танилцъя гэвэл одоо та бүхэн харж байгаа юм панелистууд дотор Баатар зэрэг даргын арын фон дээр нэг QR код байж байгаа. Тэгэхээр та бүхэн энэ QR кодыг уншуулад манай тайлантай танилцах боломжтой. Тэгээ энэ тайлан дээр бол 2021 онд хийсэн онцлог 21 ажил байгаа. За мөн 22 онд хийх 22 ажлын жагсаалтууд байгаа. Тэгэхээр та бүхэн бас энэтэй танилцаад бид нар 2022 онд ямар ажлуудыг хийхээр төлөвлөд байгаа юм. Одоо ямар ажлуудыг хийх юм гэдэг энийг бас та бүхний ажилд бас та бүхэн өөрсдөө бас энэ ажлуудыг бас хийхээр байгаа. Тэгээд өмнө нь ямар ажлууд хийсэн эндээс санаа аваад 21 ажлын манай ажилтай танилцаад тэгээд эх оныхоо өнгийг тодорхойлох хаа гэж бодож байна. Тэгээд та бүхэн QR кодоор одоо уншуулад үзээрэй. За. Ихмаар тавьсан байгаа. За энд нэг асуулт ирсэн би хариулчих уу тий? За. Яг яаж хэрэгжүүлэх вэ? Хэдийн хэмжээний өртөг зардалтай вэ гэсэн ийм асуулт ирсэн байна. Тэгэхээр түрүүн би харуулсан тийм ээ. Эхлээд энэ дээр нөгөө удирдлагын шийдвэр гаргах одоо энэ төслийн хэмжээнд ингээд хэрэгжүүлээд эхлүүл их зүгээр. За ингэхдээ бид нар одоо яг чанарын менежментийн тогтолцоогоо хариуцсан хэсэг нэгжээ томилоод за тэгээд сургалтаа хариуцсан, баримтчилгээ хариуцсан, эрсдэлтэй хариуцсан, одоо процессыг хариуцсан гэсэн энэ гол үндсэн нөгөө зарчмынхаа дагуу энэ төслийн дид багуудаа томилоод тэгээд тухайн шаардлагууд одоо энэ шаардлагыг манайх ямар төвшөнд хангаж байна вэ гэдэг дээр үзнэ. За тэгэхээр нөгөө гол одоо суурь зарчим маань болохоор процессын хандлагыг хэрэгжүүлэх гэж байгаа. Тэгэхээр эхний удаад бол бид нар үндсэн процессуудаа тодорхойлоод, туслах дид процессуудаа тодорхойлоод энэ дээрээ ерөнхий одоо тавигж байгаа шаардлагуудаа ингээд гаргаж ирээд ингээд баримтжуулаад ингээ явуучвал энэ маань ерөнхийдөө үр дүнтэй хэрэгжих боломжтой байдаг. Тэгэхээр яг процесс талаас хөөгөөд ингээ явуучвал их зүйтэй байдаг. Өртөг зардлын хувьд бол мэдээж төсөл ийм чинь чиглүүлэгч зөвлөх авал зөвлөхийн ийм зардал гарах. Хэрвээ төрийн албаны зөвлөс юм уу нөгөө удирдах байгууллагуудаас нэгдсэн журмаас ингэж хийя гэд ингээд зохион байгуулад одоо ижил чигүүрхтэй төрийн үйлчлэгээний байгууллага, захиргааны байгууллагууд ингээд хамтраад хийгээд явбал бас илүү үр дүнтэй хэрэгжүүлэх боломж байгаа бахаа гэж бодож байна. Тэгэхээр энэ талаар бас ярилцаад ингээд хэрэгжүүлэлтийнхаа стратеги юмнуудаа гаргаад ажиллахад боломжтой. Тэгэхээр энэ маань тийм хэцүү хэрэгжүүлэхэд хэцүү тийм өндөр түвшний ийм тогтолцоо биш тийм ээ. Энэ маань болохоор байгууллага тавигдах хамгийн наазахын суурь шаардлагыг одоо тодорхойлж өгсөн байгаа учраас энэ дээр та бүхэн бас шаардлагаа ойлгоод өөрсдөө хөрвүүлэх нөгөө эхний удаад авч үзэж байгаа, судалж байгаа учраас асуудлууд гарч магадгүй. Тэгэхээр энэ дээр нэлийн судлаад хэрэгжүүлсэн байгууллагаас туршлага судлаад ингээд хэрэгжүүлэх боломжтой. За өөр асуултууд байна уу? Багш тэр answer дотор байгаа асуултыг харж байгаа юу? Харж байгаа тийм. За энэ чат дотор бас байгаа тийм. За чат руу. Тэр хугацаас зарцуулах бол гэсэн нэг төрийн байгууллагад хэрэгжүүлэхэд тэр хугацаа зарцуулах бол гэсэн нэг асуулт байна. За тэгэхээр төрийн байгууллагуудад хэрэгжүүлэхэд ерөнхийдөө бол процессыг зураад баримтжуулсан одоо тогтолцоогоо бий болгоод ингээд чанарын бодлого зорилтуудаа гаргаад ингээд явхад ерөнхийдөө нэг төрийн үйлчилгээний төрийн захиргааны байгууллагууд нэг 6 сарын дотор болвол яг энэ нөгөө тогтолцоогоо бий болгох ийм ажлууд маань явагдана гэсэн. Тэгээд дотоод аудитаа хийгээд удирдлагын дүн шинжилгээгээ хийгээд сайжруулалтаа хэрэгжүүлээд ингээд тогтолцооны одоо баталгаажуулалтаа хийгээд ингээд явхад нэг 9 сарын хугацаанд болоод маш хурдан хийхэд болоод ингэж хийх боломжтой. Тэгээ яг нь гадны баталгаажуулалт эдгээр заавал хийх шаардлагатай юу, шаардлагагүй юу гэдгийг бол мэдээж төрийн одоо удирдах байгууллагуудаас шийдвэр гаргах байх гэж бодож байна. Тэгээд
зарим газрууд дээр бол заавал одоо хөндлөнгийн баталгаажуулалт хийхгүйгээр 2 дахь талынхаа баталгаажуулалтаар ингээд хийж явж байгаад нэлээд сайжирсныхаа дараа нэг 3 жилийн дараа бол хөндлөнгийн баталгаажуулалт хийх ийм асуудал бол ярьдаг байгаа. Тэгэхээр тэр дээд удирдах байгууллагаас тавьж байгаа бас бодлого төлөвлөгөөний одоо юу заасан байна вэ гэдгийг бас харах байхаа. Тэгээ Дархан уул аймаг дээр бол бас үр дүнтэй нэлээд сайн жаргал сайхан даргын хийсэн юм ажлууд байдаг. Би тэр бас очиж үзчихсэн юм туршлага байгаа. Дархан уулаас бол сурахад бас нэлээд байгаа шүү. За. Тэгэхээр нэг эхний тогтолцоогоо бий болгох 6 сар, баталгаажуулалтад бэлдэх энэ хэсэг маань болохоор нэг 3 сар гэдэг нэг 9 сард бол маш хурдан хийхэд бол ийм дунд хэмжээний байгууллага дээр хийх боломжтой. За тэгээ энэ орон нутгийн засаг захиргааны байгууллагууд нийгмийн даатгалын ерөнхий газар эдгээр дээр бол энэ чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлээд ингээд үзэхэд бол гарч байгаа үр дүн нөгөө зардлын хэмжээ эдгээр маань бас хөрөнгө оруулалтаа таад бас тооцоод үзээрэй тийм ээ. Яг энэ дээр бол бид нар дэмий гаргадаг нөгөө чанарын өртөгт гэдгээ тооцох тийм ээ. Дэмий одоо өнөөдрийн алдаанаас гарч байгаа тэр одоо зардлууд энэ хэрэгжүүлээд бид нар өрсөн сэргийлээд энэ тогтолцоогоо үр дүнтэй ингээд хийгээд эхлэх юм бол тэр зардлууд маань хэдэн хувь буурах боломж байдгийг шүү гэдгийг бас хараад үзээрэй. За баярлалаа. Ингээд манай асуулт хариултын цаг дуусч байна. Ингээд өнөөдрийн сургалтыг дүгнж өгөх нь элнэ хэмээн төр албаны зөвлөлийн гишүүн Амар Төгстөнийг хүрж байна. За. Сонсож байна уу? Сонсож байна. За, энэ өдрийн сургалтанд мэдээлэл өгсөн багштай болон амжилттай оролцож байгаа идэвхтэй оролцож бас мөн чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх зорилго хүсэлтэй энэ талаар тодруулж мэдээлэл авч байгаа оролцогчтой бас талархъя. Тэгэхээр чанарын удирдлагын тогтолцоо гэдэг стандартчилсан арга зүй аргачлалтай тодорхой энэ хөтөлбөр болгож төсөл болгож хэрэгжүүлж байгаа энэ төрийн байгууллагуудын бас туршлага бидэнд байгаа юм байна. Тэгэхээр энэ туршлагаас суралцах Дархан уул, Сэлэнг аймаг, мөн нийгмийн даатгалын ерөнхий газар, төрийн өмчт үйлдвэрийн газрууд тийм ээ дулааны цахилгаан станц гэж багш дурдсан. Тэгэхээр энэ байгууллагууд дээр бас туршлага солилцох боломжтой юм байна. Ингэж туршлага судалж байгаа маань юу вэ гэхээр нэгдүгээр хэрэгжүүлэх арга замын талаар бас яг нэг арга бүх байгууллагад хэрэгжинэ гэж бид бол дүгнэхгүй байна, ойлгохгүй байна. Тэгэхээр байгууллага болгоны өөрийн онцлог, байгууллага болгоны эрхэм зорилго бидний яриад байгаа ямар зорилгоор бид ямар үйл ажиллагааг хийхин төлөө энэ байгууллагыг байгуулсан бэ? Тухайн байгууллага маань ямар хүн хүчний болоод бусад нөөц байгаа үлээ гэдэг энэ зүйлийг бас эргэж харах, авч үзэх ийм болцоо нөхцөлийг өөрсдөө санаачлах ёстой юм байна. Тэгэхээр нэгэнт энэ чанарын удирдлагын систем маань процесс юм чинь танай байгууллага дээр байгаа процессуудыг магадгүй илүү сайн процесс гэдэг юм уу, илүү өргөн хүрээнд тодорхойлогдсон процессуудаа олж харах ийм болцоо бүрдэн. Нөгөө талаас бид нар харахгүй, анзаарахгүй өнгөрдөг одоо давхцсан үйл ажиллагаа, үйл явц мөн давхцсан илүү их зардал гаргаж байгаа ажиллагаа маань юу байна вэ? Техник үйл ажиллагаа байна уу? Хүн хүчний хувьд одоо зохион байгуулалтын хувьд хийгдэж байгаа үйл ажиллагаа байна уу гэдгийг ингэж харах ёстой. Энэ зарчмуудыг дурдж өглөө. Тэгэхээр энэ зарчим гэж яриад байгаа, энэ тогтолцоо гэж яриад байгаа зүйл маань асар том зүйл бол биш юм аа гэдгийг би бас дахиж хэлмээр байна. Асар том бөгөөд бас их томоохон хөрөнгө оруулалт нэмж шаардах гэхээсээ илүү бид хөтөлбөр төлөвлөгөө байдлаар төсөл байдлаар эхэлж хараад эхлүүлсэн байхад бид үйл ажиллагаагаа яаж илүү хялбар оновчтой системээр үнэлж үйл ажиллагаа чанарын түвшингээ ахиулах вэ гэдэг болцоо гарч ирнэ гэдэг энэ зүйл байна. Тэгэхээр дунджаар 6-аас 9 сарын дотор бид чанарын ямар нэгэн агц гаргах болцоо бидэнд байна.
өнөөдрөөс авч үзэх юм бол он дууслах хугацаанд бол тодорхой хэмжээгээр байгууллагууд маань чанарын өөрчлөлт гаргах юм болцоо нөхцөл хугацаа бол байгаа юм байна гэж бас харагдаж байна. Тэгэхээр энэ дээр хэрхэн яаж хаанаас эхлэх вэ гэдэг дээр магадгүй зөвлөмж авах бусад байгууллагуудынхаа туршлагыг сонсох болцоо бас бидэнд гарч магадгүй. Тэгэхээр бид бас энэ хэрэгцээн дээр суйрлаад энэ асуудлуудыг дахиж судалж үзэх ёстой байна. За процессыг эзэмжүүлнэ гэдэг одоо багш маань бас ярьсан. Тэгэхээр байгууллага доторх процессыг эзэмжүүлнэ гэдэг маань ямар нэг зүйл дээр одоо юу гэдгийг хариуцлага тооцох, алдааг гаргах, илрүүлэх гэдэг агуулгаар биш. Харин байгууллага ажилтан бүрийн оролцоо, ажилтан бүрийн үйл ажиллагаа энд одоо чухал байна гэдгийг илрүүлэх, таны үн цэнийг гаргаж нээх юм болцоо болж байгаа гэдгийг бас хэлмээр байна. Тэгэхээр энэ дээр байгууллагын ажилтан бүр байгууллагынхаа үнд зүйл, үн цэнтэй оролцогч байгаа шүү гэдгийг би бас хэлмээр байна. Өмнөх сургалтуудтай өмнөх одоо мэдээллүүдтэй уялдуулах, цаашдынхаа үйл ажиллагааг өдөр тутмынхаа одоо үйл явцтай дүгнэж цэгнэх, ингээд цаашаага алсын хараандаа нийцүүлээд үйл ажиллагаагаа төлөвлөх энэ үйл ажиллагаанд бас шаардлагатай мэдээллүүд авлаа гэж ойлгож байна. Ингээд нийт оролцож байгаа байгууллагуудаа энэ чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд та бүхэн юу хийж чадах вэ? Яаж эхэлж их боломжтой байна вэ гэдгийг байгууллага нэгж энэ одоо хүн өөрөө бас нэг дүгэн цэгнээд хоорондоо ярилцаад үзээрэй гэж ингэж уриалж байна. Ингээд өнөөдрийн сургалтын үйл ажиллагаанд оролцсон та бүхэнд баярлалаа. Дараагийн сургалтын үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд зохион байгуулах бэлтгэлээ хангаж байгаа гэдгийг хэлье. За, амжилт хүсье. Баярлалаа. Амар төгсгчөндөө баярлалаа. За, чанарын менежментийн тогтолцоо гэдэг өнөөдрийн сургалтын талаар оролцогчдын санал дүгнэлтүүд дэлгэцэн дээр харагдаж байна. Тэгэхээр өнөөдрийн хичээлийг бол сургалтыг ер нь бол нэг 97-аас 100% тайгаар 99% тайгаар хүлээлттэй ижил хүлээлтээс илүү гэж дүгнсэн байна. Тэгэхээр өнөөдрийн маань сургалт бол материалын хувьд, зохион байгуулалтын хувьд, цагийн менежментийн хувьд, сургалтын агуулгын хувьд бол бас боломжийн сайн болсон байна гэж дүгнэхээр байна. Ингээд сургалтыг хөтлөн явуулсан Батэлэг багштай баярлалаа. Сургалтанд оролцсон нийт оролцогчдоос баярлалаа. Та бүхэн энэ манай дэлгэцэн дээр шеэрлж гисэн байгаа QR код руу ороод манай тайлантай танилцах. За мөн 2022 оны зорилгоодыг өөрсдийнхөө зорилгоудтай нийцүүлэх, уялдуулах энэ чиглэлээр анхаарч ажиллахыг хүсье. Ингээд эх 7 хоногийнхоо энэ өдөр иргэн уулзцаая. Баяртай.